Чи 3 дугаар настан мэддэг юм чинь хайрын үргэний олон гоо бүсгүүчүүд нэг шөнөний дотор илүү үзэсгэлэнтэй болсон гэдгийг мэдж байгаа байх тийм үү? Чи яагаад тэр тухай яриад байгаа юм? Нүүр хувиргах хууруу гэдэг шидийн шатвар байдгийг чи мэдэх үү? Энэ үхлийн аюултай биш. Энэ зүгээр л хүн бүрийн хүсдэг царайг өөрчилж чадна. Энэ жирийн эмэгтэй гайхалтай сайхан бүсгүй болгож чадна. Тэгэхээр тэр эмэгтэйчүүд тийм ээ, би чам шиг ухаантай хүмүүст дуртай. Шагналдан би чиний хөөрхөн царайны хэлбэрийг өөрчлөхгүй. Чи намайг яах гэж байна? Чиний энэ сайхан үдийг хардаа би хэмжээ байрлалыг нь өөрчилж чадна. Чи солгой хараатай үгсэн загас шиг болно. Би чиний гуайлаг хамрыг мөрий дахиасан болгоно. Энэ үнэхээр гайхалтай сайхан байх болно. Би чиний хөөрхөн жижигхэн амийг бараг мартах шахлаа. Би үүнийг зайдас шиг зузаан сар шиг дүүрэн болгоно. Нэг хадалтаар их идэж чаддаг болсондоо баярлахгүй гэж үү? Чиний царай янзлсны дараа би чамд зориулж олон туг хийнэ. Бай юуян сар цэцэс хүртэл ичгээр үзэсгэлэнтэй эмэгтэй. Бай юуян сар цэцэс хүртэл ичгээр үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэд бай юуян сар цэцэс хүртэл ичгээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэж хэлэх болно. Би туг өргөөд чамайг хан гүрний хотын төвөөр дагуулan жагсах бүх хүмүүст чиний төрхийг харуулна. Шээ бай юуяг биеийг төсвөрлөж чадна гэдгээ тодорхой мэдэж байсан ч тэр ийм доромжлолыг төвчж чадахгүй гэвч албан ёсны байцаалд эхлэхээс өмнө тэр түүний өөртөө итгэх итгэлийг нь үгүй гэхийг оролдож байна. Шээ түүний үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ч хайрлахгүй харгас хандах болно. За гайхалтай үзэгдэл болгон дээ. Үцгийн түүс болж байна. Эхэлцгээе. Хонгор минь. Надад толин дах үзэсгэлэнтэй царай чинь удахгүй чамд салах ёс гүйцэтгэн чи сайн харж ой тондоо хадгалж авсан дээр бэлдэн үү. За нүдээс нь эхэлцгээе. Үгүй зогс намайг тавь. Би жаргалын сүмээс ирсэн. Би чамд бүгдийг хэлье. Надад ингэж битгий ханд. Би хараахан эхлэх байна. Би түүний бууж өгөхгүй нэгэн гэж утсан юмсан. Би сая өмнөхөө сүртэй хөтөлбөр үзүүлээ. Лавыг хүсэл оноос хөлүүлсэн байх та тийм үү? Талархал 0.1 юу хуян. Талархал 0.1 хуян. Талархал над шин цэцээ. Яагаад энэ бүх хүслийн оноо бүлмийн өдөртөгч болон шин цэцээгээс ирвэ? Гэлима маш их айсан харагдаж байхад яагаад тэрнээс нэг ч үүслийн оноо ирсэнгүй вэ? Юу болоод байна? Тэр айсан дүр эсгэж байсан гэж үү? Вул Линшанг бидэндээ 5 сарын өмнө холбоо барьсан жижиг хавлахгүй тулд бид түүнтэй хамт жижиг тавьсан байсан. 5 сарын өмнө тэр үед энэ ертөнцид юу болсныг хэн мэдэх вүлээ? Би тэр үед энд ирээгүй байсан. 5 сарын өмнө их настан болон жаргалын сүмийн оронд нэгэн авьяаслагч хавьяас бол зөрчилдөөн гарсан гэж би сонссон. Их настан үүнийг зохицуулсан бол түүний хооронд дахин маргаан гараагүй. Авьяаслагч 5 сарын өмнө тэр Шээ Ян байсан уу? Вул Линшан тэр үед жаргалын сүмтэй хувилдсан гэдгийг би мэдсэнгүй. Өргөжлүүл та нарын төлөвлөгөө юу байсан юм? Вул Линшан манай өдөртөгчдөд тохиролцож өөрийн хөрөнгөө жаргалын сүмд өгөхөөр болсон. Анхны төлөвлөгөө нь энгийн байсан. Бидний хийх ёстой зүйл бол бүлмийн өдөртөгчтэй зөрчилдөг 4-р настан хөнөөж төвийг сэтэх 3-р настан бүлмийн өдөртөгчтэй сэжигтэй хандахад хүргэх явдал байсан. Дараа нь Вул Линшантай хүчээр нэгтэх. Тэгэхээр тэр намайг удаан хугацааны өмнө онилж байсан байх нь. Гагцгүй түүнд арга хэмжээ авах боломж хэзээ ч олдоогүй. Бидний өөр зүйл хийх хэрэгтэй болох нь гэж бодож байтал Вул Линшан гэнэт өөр Жанлан бүсэд ирсэн. Тэгээ надад цусны чанарны бүлгэмд холбоо барьж товлон цаг газарт аллах бэлтгийг тушаасан. Их настан 3-р настан хахуулдаж намайг тушаалгахыг оролдсон тэр үед биш гэж үү? Тэгэхээр түүний жинхэнэ зорилго нь жаргалын сүмд арга хэмжээ авахыг хэлэх байсан байх нь. Харамсалтай нь аллах бүтлгүүдж би үхээгүй. Нөхцөл байдал яаралтай байсан болохоор би Вул Линшанд бичлэн тайлбарлаж өөр төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болсон. Би алдаа гаргаж та нарт баригдана гэж бодсонгүй.
төлөвлөгөө энгийн байсан. Яг одоо онцсон байгасан. Энэ бол үйл иншааны арга барил. Гэхдээ та нар үйл иншаанд тусалсны хадраа тэр та нараас нүүр буруулна гэж санаа зовхгүй байна уу? Чин сэтгэлээ харуулахын тулд үйл иншаа бидэнд Емийн хашаа бэлцээ болгон өгсөн. Тэр нь хаана байгааг зөвхөн би л мэднэ. Тиймээс юу хаш нэг ширхэг хаш яаж гэмт хэрэг нотлох баримт болох юм болж чадах юм бэ? Емийн хаш тэр үүнийг танд өгсөн гэж үү? Гэхдээ бүлмийн үдэгч хариу үйлдэлээс гарахад энэ хаш гэм буруу нотлох баримт болж чадах нь. Би дараа нь чин шинжээгээс энэ талаар асууя. Энд юу болоод байгаа та нар ойлгож байна уу? Чи одоо бидэнтэй хэлцээр хийх байх суурьнд байгаа гэж бодоо юу? Үгүй зогс. Би та нарыг бүл иншааны унгах гэж оролдож байгааг мэдэж байна. Одоо би чиний гарт орсон болохоор надад өөр сонголт алга. Чи надад үйл иншааны унгаахад тусалсны дараа амийг минь өршөөнө гэж өөрийн тэргүүнд тангарлагад юм бол би чиний төлөө гэршил цэмдэг хаана байгааг хэлж чадна. Түүний үгнээс айсан нээлттэй авч харагдах байдал дуу хоолой маш тайван байна. Тэр бүхий л бидний нотлох баримттай болсон дараа тэр хэрэггүй болно гэдгийг ойлгож байна. Энэ нэг л хачин санагдаж байна. Хуньяан чи юу гэж бодож байна? Би зүгээр гэж бодож байна. Би мочин бүлмийн тэргүүн юу шилүүн болон мочин бүл тэмдгээр тангаргалъя. Бай юу надад ахлах настан үйл иншааны түлхэг унгаахад туслах юм бол би түүний амийг өршөөхөд бэлэн байна. Хуньяан би энэ дилеммаг ажиглаж бай. Тэгээд түүгээр бүлмийн хурал дээр бүл иншааныг буруу шалгая. Хүмүүр өөрийн замыг сонгодог. Бид өөр замыг сонгожээ. Заримдаа танихгүй хүн таньдаг хүнээс дээр байдаг юм. Шэян шинжи би ядарлаа. Та хоёр одоо явж болно. За багшаа. Их настан бол юугийн тангарах туссан дайсан. Юу эцэст нь түүнээс салах боломж болсон ч баяртай харагдахгүй байна. Энэ нь дотоод зөрчилдөөн хөвчлөлтөн бүлмийн уналтын эхлэл байдагтай холбоотой юу? Сайн байна. Одоо бидэнд гэрч бодит нотлох баримтч байна. Тиймээ хэрэг бүх зүйл сайн болбол бүлмийн үдүүдээс ирэх мэдлээ дахин сэргээж чадна. Гэхдээ хонгор минь чиний дурдсан хаш халах настан болон жаргалын цөмийн хоорондох хувилдааны нотолж чадах уу? Чи маш сайн байж хурдан сайжирч байгаа болохоор би чамайг элдвчдийн ертөнцийн шинэ хүн гэдгийг мартчихаж. За би чамд Емийн хашийн талаар дэлгэрэнгүй ярьж өгье. Энэ хашинд онцлог нь дотоод хүчээр тэжээлэгдсэнийхээ дараа тэр хүчний зарим хэсгийг шингээж чаддаг доршин. Энэ дотоод хүчийг олон зуун жилийн турш хадгална. Хэрвээ хэн нэгэнд ийм хашаар хийсэн эд зүйл байвал тэр хүнд хэцүү үед доторх дотоод хүчийг идэвхжүүлж гэмтлээс хамгаалж чадна. Гайхалтай сонсогдож байгаа ч биз. Гэхдээ энэ хашинд олон хязгаарлалт бий. Нэгдүгээрт үүнийг зөвхөн тэнгэрийн дарга шатны хүмүүс довтлогооноос хамгаалахад л ашиглаж болно. Энэ нь тэнгэрийн өмнөх шатны мастерууд довтлогоонд бараг нөлөөлөл үзүүлдэггүй болохоор ийм мастеруудад бараг хэрэггүй. Гэвч энэ тийм мастерууд нь дотоод хүчийг шингээх ёстой. Энэ дотоод хүчийг маш удаан шингээдэг болохоор гэмтлийг тэсвэрлэх чадвартай болгохын тулд ихэвчлэн олон жил шаарддаг. Энэ хэтэрхий их цаг хугацаа шаарддаг бөгөөд сайн ажилддаггүй тул ихэвчлэн хэн ч үүнийг хийх гэж оролддоггүй. Миний мэдгээр бүхэл мочин бүлэм зөвхөн миний багш л нэгийг хийж надад өгсөн. Энэ маш их цаг хугацаа шаарддаг бөгөөд бүтээгч нь өөрийн дотоод хүчний төрлөг мөн чанарын хуурамчаар дуурайх боломжгүй. Хэрв жаргалын цомд үнэхээр их настны хийсэн Емийн хаш байгаа бол энэ тэдний маш дотн харилцаатай гэдгийг гарцаагүй нотол нь ойлголоо. Дошин дэргэд хонгор минь Юлианыг байцааж байхад юу болсон юм бэ? Тэр хэрэгээ хүлээхээс өмнө сандарч байсан гэтэл хэрэгээ хүлээснийхаа дараа яг л хүүхэд шиг маш тайван харагдсан. Энэ бол жаргалын цомын гол шавь нарын эзэмшдэг цэвэр зүрх хэмээх өвөрмөц цувралын явуулгаас болсон. Тэд өөрсдийн хамгийн гүнзгий хүсэл тэмүүллийг даа болгон хувиргаж бусад бүх сэтгэл хөдлөлөөрөө ангижрах ёстой. Дааг хадгалах хүслээс бусдыг нь. Нүүрс хойд дааг нь ганхуулахад хүрэлцэхгүй бол тэд огт сэтгэл хөдлөлгүй байж чадна. Бүх зүйл туйлын ухаалаг ханддаг. Хэрв доо ганхвал тэд ямар ч үнээр хамаагүй өхөн өгтлээ түүнийг хамгаална.
Бай юуны сэтгэл хөдлөлөө хуурамчаар үзүүлж байсан. Үнэндээ тэр нөхцөл байдал таймнаар дүүн шинжилгээ хийж байсан юм. Чиний байцаалт амжилттай болсон нь даав гангуулсантай холбоотой байх. Тэгэхээр бай юуны гоо үзэсгэлэн хит автсан учраас бүхний тунгаасны дараа эцэст нь бууж өгсөн хэрэгөө тэр байцаалтын үеэр үнэндээ сэтгэл нь огт хөдлөөг гэж үү? Чи нэлээд хурдан ойлгочлоо. Яг тийм бай юуны даав нь гоо үзэсгэлэнтэй үзэсгэлэнтний ихэмсэг байдал байх. Түүний царай муутай болгоно гэж шүрдүүлсний чинь яг голыг нь олсон хэрэг. Эхэндээ тэр хэн болохоо ижлэхийг хүсээгүй тул сэтгэл хөдлөл ихтэй мэд жүжиглсэн. Харин хэн болохоо хүлээн дараа цааш жүжиглэх шаардлагагүй болсон хэрэг. Би ийм планы урлаг байдаг гэж итгэмээргүй юм. Хүлээгээр тэгэхээр чинь чи хэтэрхий өөртөө итгэлтэй байна. Чи зүрхэж их настан 2 дугаар настан бас намайг энд нэгэн зэрэг уурж чадав. Чи бид бүгдтэй нууц болзоонд ирэх гэсэн юм уу? Их настан намайг нүдэхгүй байсан ч би хоёр чамайг зовоож өгнө. Өнөө шөнө би та гурыг план дутгаар ирлээ. Өөртөө итгэлтэй байх нь сайн хэрэг. Гэхдээ хөөе үгүй яа бурхан минь намайг тав өвдөж байна. Чи намайг дийлэхгүй байж яаж бид гурыг нэгэн зэрэг дийлэх гээ. Мэдээж би чадна. Би чинь жинхэнэ эр хүн. Бүлмийн хурал. 2 дугаар настан ям билий, их настан үйл иншан, 4 дугаар настан Веруда, 3 дугаар настан Ю Шанжи. Бүлмийн өдөрч төв салбарын бүх шавь нарын болон бусад салбуудын элч нар ирцгээлээ. Сайн байна. Эхлэхийн өмнө надад нэг сайн мэдээ байна. Хэрвээ бүх зүйл санснаар болбол тэр удахгүй Тэнгэрийн өмнөх шатанд хүрэх болно. Шинэ сэдвийн бүлмийн дүрмийн дагуу чи 5 дугаар настан болох учраас би судлаад сулруулж болохгүй шүү. Настны алдан тушаал бол зүгээр л нэг нэр төдий зүйл. Багш таны удирдлагаар байхад л би үргэлж сэтгэл хангалуун байдаг. Ингээд боллоо. За ингээд эхлээд их настан сая юу басны талаар бүгд нь ярьж өгнө. Надад өөр хэлэх зүйл алга. Гэхдээ миний шав Ши Ян эр тэд өдөр дэвжээн дээр таны зарц Ши Ян домжнуусаас хойш сэтгэл гутралд орсон. Энэ хугацаанд тэр Тэнгэрийн дах шатны 6 дугаар түвшинд хүрэх ёстой байсан ч дөнгөж 4 дугаар түвшинд хүрсэн. Ши Ян чи үүнийг яаж нөхөн төлөх гэж байна? Дэвжээ дээр гинтийн зүйл болох нь гарцаагүй. Бид мөрий тавьсан байсан. Миний бодлоор Ши Ян тэр өдөр дэвжээн дээр ямар ч домжилсон үйлдэл хийгээгүй. Түүний ихэмсэг байдал үнэхээр бишрүүлмээр байсан. Их настан та өөрийгөө учир зүйгүй аашилж байна гэж бодохгүй байна уу? За би энэ талаар тантай маргалдахгүй. Гэхдээ Ши Яныг бүлгэнд элснээс хойш юу хийснийг яагаад харахгүй байгаа юм бэ? Хамгаалагч дээдсэн сүм Эрдэнэсийн дараах үр даалгаврыг бүлмийн өдөрч мэдэгд. Ши Ян дээдсэн сүм дэвтэрсэн орж үүнээс болж тэргүүний хөшөө сүйдсэн бид 3,000 шахам ланг зарцуулсан хөшөөг засварлахад. Гэхдээ энэ хамгийн муу зүйл нь биш. Хамгийн муу зүйл нь бидний хэд хэдэн шав бясалгал хийж байхдаа гэмтэж эсвэл тархиндаа гэмтэл авсан явдал. Энэ бүхэн Ши Ян тэргүүний хөшөөг сүдгэж Пэн шүүд нөлөөснөөс л болсон. Тэдний азгүй явдал надад ямар хамаатай гэж. Энэ нүдэнд Пэн шүү ийм чухал гэж та нар намайг энэ ертөнцийн ямар нэгэн шидийн ертөнц гэж бодуулж шахлаа. Ши Ян энэ бүгд чиний буруу. Ши Ян чи төлөөсөө төлнө дөө. Ши Ян чи бүлмийн өдөрчийн зарц гэдгээр бидний үргэлж дээрлэхдэг чи хэтрүүлсэн. Их настан хамгаалагч яг итгэл тавихын хүссэн. Чи яаж зүрхэлд саад болж чимээгүй та нар бүгд үүнийг тэмдэглэж аваад эцсийн шийдвэр гаргахтаа харгалзан үзнэ. Имэйл нь чамд хэлэх зүйл байна уу? Миний хэлэх гэсэн зүйл ахмад настан болох хамгаалагч яг үндсэндээ адил тул би давхдахгүй. Гэхдээ бүлмийн өдөрч сүүлийн үед Ши Янд бага зэрэг тал засаж байгааг хэлэх ёстой. Чи шинцээ болон бүлмийн өдөрчийн тал засаж байгаагаас болж Ши Ян тэдний байнга дээрлэгдэг гэж болон шавнаад гомдлсон. Бүлмийн өдөрч та тэдэнд шудраг ёсыг олгоно гэж найдаж байна. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа зүйл бас л Ши Яны тухай. Гэхдээ түүний шүүмжлэлийн оронд би түүнийг магтмаар байна. Эхлээд би та бүхэнд шинэ охидын хамтлагаа танилцуулъя. Дагин 48.
Хөө манай бүлэмд ийм олон сайхан бүсгүй байдаг билүү? Тэр Жанлын хотын хайрын өргөнөөс ирсэн бололтой. Та нар яаж ийм үзэсгэлэнтэй болчихов? Та нар өмнөхөөс огт өөр болж байна. Та нар ямар төрлийн ингэсийг хэрэглэсэн юм бэ? Эсвэл энэ шинэ нүүр будалтай хэм маяг уу? Шахуун чамайг хатагтай Чоло хатагтай Минта нартай адил түвшний хатагтай Чандлын болж дэвшсэн гэж би сонссон. Хайрын өргөний бүх охид миний ийм дур булаан болсон. Энэ хэд их урт нэг хүний ачаар тэр бол бидний ачаар Мастер Шэ. Бид таны сар гаруй харсангүй. Бид таны маш их санаж байна. Мастер Шэ, тантай сүүл уулзнаас хойш би олигтой идэж ууж унтаж чадаагүй. Мастер Шэ, та Жинлэн хотод хэзээ очиж надад дахин зөвлөгөө өгөх вэ? Октоо, та нар намайг хөөргөж байна. Би зүгээр та нарын үзэсгэлэнтэй царайнд хэдэн сүүлчийн засвар хийсэн. Та нарын гарах байгаачлан миний үлгэрийн 48 охидын хамтлаг богино хугацаанд өрсөлдөгч болох өслийн ордонг давж гарсан. Бид Жанлын бүсийн зах зээлийн бүрэн эзэлсэн. Дараагийн алхам бол энэ загварын бүс нутагт хэрэгжүүлэх. Одоогийн байдлаар бидний эдний засгийн төлөвлөгөө ирээдүйдээ байна. Бид 3,000 Тиалаас ихийг олох боломжтой. Шэ маш их хувь нэмэр оруулсан. Ерөнхийдөө миний бодлоор Шэний гавьяа алдаанаас давж байна. Тэгэхээр эцсийн эцэст Рюда чи юу хэлэх гээд байна? Энэ Шэяны тухай биш үсттэй. Хэдийгээр миний түүхийн гол дүр нь Шэян биш ч тэр үүнд маш чухал үүрэг гүйцэтгсэн. Энэ түүх нь намайг хүүдэн усанд бясалгал хийж байхаас тусан шунал бүлгэмийн миний амьд хүрэхийг завцснаа эхэлсэн. Тэр үед миний дотоод энерги